Бодлогыг боловсронгүй болгох замаар бие бэлдэр эрүүл мэнд сэтгэл зүйн доктортой байдлыг хангах зорилтын хүрээнд. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын үнэт зүйл нь албаагчмын тодорхойлж хүний нөөцийн ил тод, оновчтой чадамжид суурилсан бодлогыг хэрэгжүүлж, албаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн хөтөлбөрийн агуулга, мэргэшүүлэх сургалтын чанар үр дүнг сайжруулах, мэргэшсэн чадвартай албаагчдын доктортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, албаагч төвтэй бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Хүний нөөцийн менежментийн ISO 30400, 30406 стандартад нийцүүлэх суурийг бүрдүүлэх хүрээнд хүний нөөцийн бодлогыг шинжилэн 2025 оноос мэргэшсэн албаагч бэлтгэх зорилгоор сургалтыг 20% онол, 80% практикт тулгуурлан хэрэгжүүлж байна. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын төслийн хүрээнд 80 сургагч багшийг бэлтгэн хүний эрхийн сургалтыг байгууллагадаа зохион байгуулж байгаа ба гадаадын 32 улсад болон олон улсын арга хэмжээнд 862 албаагчийг оролцуулаад байна. Мөн гадаадын ижил чиг үүргийн байгууллагуудтай хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, туршлах, солилцох, албаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн үндэсний байгууллагын энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах, цагдаагийн багийн 242 албаагчийг сонгон шалгаруулж, олон улсын түвшинд бэлтгэл сургалтад хамруулсан. Засгийн газрын тогтоолоор шийдвэрлсэн 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгөөр цагдаа дотоодын цэргийн байгууллагад шаардлагатай 1600 хамгаалах өмсгөл, 960 энгэрийн камер, 495 резин сүмтэй хийн гар буу, 45 хүний судалтай 4 автобус, 10-аас 12 хүний судалтай 4 тээврийн хэрэгсэл, 3 ширхэг өргөгч ачигчийг худалдан авч 56 байгууллагад олгосон бөгөөд 2024 оноос эхлэн албаагчдад 4 төвцлийн мөнгөн хангамжийг олгож байна. Албаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор үндэстэн дамсан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн сургалт дадлага, олон улсын хамтын ажиллагаанд тогтмол хамруулж, сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагааг нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагааны жишгт нийцүүлэн хөгжүүлж, хүйтний бүсийн сургалтын орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ, төрөл мэргэжлийн албаагчдыг давтан сургах, гадаадын ихтэй сургуулийн хөтөлбөр, зээл тусламжид хамруулан IELTS, TOEFL-ийн оноотой боловсон хүчний тоог нэмэгдүүлж, чадварыг нь доктортой дээшлүүлэх. Онцгой ур чадвар шаардсан үүрэг гүйцэтгэдэг албаагчдад олгох нөхөн төлбөр, мэргэжлийн нэмэгдэл, тэтгэмжийг тухайн жилийн инфляцийн түвшинд нийцүүлэн итгэл зүйрээр нэмэгдүүлж, анслагдсан бусад тасралтгүй ажилласан албаагчдад 5 жил тутам 30 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох эрх зүйн зохицуулалт болон орон сууцны хөтөлбөрөөр нийгмийн хамгааллыг сайжруулж, байгууллага албаагчийн эрх ашгийг хамгаалах, эрсдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, даатгалын цогц системийг нэвтрүүлэх, сэтгэл зүйн эрсдэлд хүрсэн албаагчдыг үн төлбөргүй нөхөн сэргээх үйлчилгээ мэргэжсэн сэтгэл зүйчин дэмжлэгт тогтмол хамруулан бие болон сэтгэл зүйн доктортой байдлыг хангахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр арга хэмжээнүүд нь албаагчийн амнаас эрүүл мэнд, сэтгэл зүйн нийгмийн баталгааг бүрэн хамгаалсан, хүний нөөцийн хөгжлийн бодлогын цөм бүрэлдэхүүн болж, байгууллагын доктортой ажиллагааг хангах, мэргэжсэн боловсон хүчний чадварыг тасралтгүй бэхжүүлэх, үйл ажиллагааны үр нөлөөг болон иргэдэд үзүүлэх, үйлчлэгээний чанарыг сайжруулахад эерэг нөлөө үзүүлнэ. Дүгнэлт. Засгийн газраас Монгол Улсын хөгжлийн эх 5 жилийн үндсэн чиглэлийг шинэ итгэл, эрс шинтгэл нэртэйгээр 10 цогц реформыг тодорхойлохдоо далд эдийн засгийг ил болгох, баялагын хулгай, авилга, хийх ахуйтай тэмцэх, хууль эрх зүйн шинжилгээг хийх бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн нь цагдаа дотоодын цэргийн байгууллага шинжилэл хийх зайлшгүй шаардлагыг үүсгэж байна. Засгийн газраас барьж буй бодлогод нийцүүлэн цагдаа дотоодын цэргийн байгууллагын шинжилгээх хүрээнд цагдаа дотоодын цэргийн байгууллагын 2026-аас 2030 оны хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг богино дунд хугацаанд хэрэгжүүлэхээр 5 зорилт 34 заалттай боловсруулж хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Цагдаа дотоодын цэргийн байгууллагын 2026-аас 2030 оны хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг богино дунд хугацаанд хэрэгжүүлснээр Монгол Улсын цагдаагийн байгууллагын шинтгэлийн дараагийн шатанд хүний эрхийг дээдлсэн, үр нөлөөтэй цагдаагийн албыг төлөвшүүлж, иргэдийн цагдаагийн байгууллагын талаарх сэтгэл ханамжийг нэмэгдүүлэн, үргэлжлэх гомдол авалгааг онлайн хэлбэрт буюу дижитал шилжилт хийж, иргэдийн санал гомдолд шуурхай хариу өгөх, хяналт хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой юм. Монгол Улсын хөгжлийн эх 5 жилийн үндсэн чиглэл, шинэ итгэл, эрс шинтгэлийн хүрээнд цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээ. Хуулийн хэрэгжилтийн явцад хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн болон институтын механизмыг боловсронгүй болгож, цагдаа дотоодын цэргийн байгууллагын хууль тогтоомжийн шинжилгээний асуудлыг эрх зүйн шинтгэл 2 хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх. Цагдаа дотоодын цэргийн байгууллага албаагчаас иргэдэд чанартай, жигт хүртээмжтэй шуурхай үйлчлэх, албаагчийн хөтөлбөрийн бүтээмжийг дээшлүүлэх, эдийн засгийн үр ашигтай нөхцөлийг бий болгох зорилгоор засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолыг шинжилэн жишг норматив батлуулах.
Монгол Улсын ерөнхий сайдын дэргэд гэмт хэрэгтэй тэмцэх бодлогын зөвлөлийг байгуулж, төр засгийн зүгээс хууль эрх зүйн үндэслэл бүхий оролцоог хангах, иргэдийн итгэлийг хүлээсэн хүний эрхийг дээдлсэн, үр нөлөөтэй цагдаагийн албыг төлөвшүүлэх. Цагдаагийн албаны тухай хуулийн 16-гийн 2-т заасныг баримтлан иргэдийн итгэлийг хүлээсэн, хүний эрхийг дээдлсэн, үр нөлөөтэй цагдаагийн албыг төлөвшүүлэх зорилготой цагдаагийн байгууллагын 2026-аас 2030 оны хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж, засгийн газраар батлуулах. Иргэдийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, албаагчийн ажлын ачааллыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалтыг өгөгдөлд суйрлан гаргах, түүний хэрэгжилтийг тухай бүр үнэлэх тогтолцоог бий болгох, зорилгын хүрээнд дижитал шилжилт, автоматжуулалт, хиймэл оюуны хэрэглээг нэмэгдүүлэн эрчимжүүлж, нэгдсэн дата төвийг байгуулж, дижитал шилжилт 2025-аас 2029 хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Гомдол мэдээлэл гэмт хэргийн санг шүүхийн байгууллагын цөм систем, прокурорын байгууллага болон бусад цахим системтэй уялдуулсан програм хангамжийг шинээр хөгжүүлж, иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл эрүүгийн хэрэг шалгах програмыг шинээр боловсруулж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх. Дуудлага мэдээлэл гэмт хэрэг зөрчлийн байршлыг үнэн зөв бүртгэл, бодит цагийн горимд удирдлагын төвөөс хянах, эргүүл, хяналтын төлөвлөлт байршилд суйрлан, хүний нөөцийг оновчтой хуваарлах, орон зайн дата судалгаа зэргийг системтэйгээр хянах боломжтойг ArcGIS програм хангамжийг нэвтрүүлэх. Яралтай тусламжийн үйлчлэгийн үзүүлэгч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, дуудлага мэдээллийг хүлээн авч тусламжийг шуурхай хүргэх, дуудлага мэдээллийг ангилах, үйлчлэгээний чанар бүтээмжийг нэмэгдүүлэх, олон улсын жишгт нийцсэн 112 нэг дугаарлалтын системийг нэвтрүүлэх. Төрийн албаны тухай, цагдаагийн албаны тухай болон бусад хууль тогтоомжид заасан цагдаагийн байгууллага, албаагчийн нийгэм эрх зүйн баталгааг хангах чиглэлээр цагдаа дотоодын цэргийн албаагчдын ажлын ачаалттай уялдуулан илүү цаг, удаан жил, онцгой албаны нэмэгдлийг тухайн жилийн инфляцийн түвшин итгэл зүрээр тооцож нэмэгдүүлэх. Албаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлээр цагдаа дотоодын цэргийн албаагчдыг орон сууцаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлэх. Нэгдсэн үндэсний байгууллагын хар тамхи ба гэмт хэргийг хянах зөвлөлийн гаргасан санал зөвлөмжөд үндэслэн, судалгаа дүн шинжилгээнд тулгуурсан, урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлж, нийгмийн хандлага, иргэдийн оролцоонд тулгуурлан, төр хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх. Амар тайван амьдралын төлөө хамтдаа. Цагдаагийн ерөнхий газар. Цагдаагийн ерөнхий газар. Амар тайван амьдралын төлөө хамтдаа.